Уул уурхай металлургийн цогцлбор төсөл. За 2008 онд засгийн газар тогтоол гаргасан. Тэр нь бол дархан сэлэнгийн бүс нутагдах төмрийн өдрийн орд газруудыг төшөглөөд за тэгээд дархны төмөрлөгийн үйлдвэр дээр бол энэ хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор уул уурхай металлургийн цогцлбор гэсэн төслийг хэрэгжүүлнэ гэсэн ийм тогтоол гаргасан. Энийг хэрэгжүүлэхдээ гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг бол энэ төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагч шаардлагатай байна гэдэг байдлаар энэ сонгон шалгаруулалт зарлагдсан байдаг. Жилдээ 100 мянган тонн цогмол үйлдвэрлэх хүчин чадалтай энэ комбинатыг Монгол Орсын барилгачид барьж энэ оны эцсээр дуусгах графиктэй юм. Монгол улсад хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дархан сэлэнгийн бүс нутагдах, төмрийн хөдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдах төрийн бодлого тодорхойлогдсон нь аль 1980-ад оноос ихтэй байдаг. Энэхүү бодлогыг төр өөрөө хэрэгжүүлэхээр явж ирсэн бөгөөд 1990 онд хаягдал төмрийг цахилгаан номонд 100-аар хайлуулж боловсруулан цовмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг дархан хотод байгуулсан нь дархны төмөрлөгийн үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр байгуулагдсан нь маш том дэвшил байсан боловч энэхүү үйл ажиллагаа нь дараагийн шатандаа шилжиж хөгжих чиг хандлагатай явж ирж чадаагүй юм а. QSC компанид хөрөнгө оруулалт санхүүжүүлж эхлэхээс өмнөх жил буюу 2009 оны эцэст дархны төмөрлөгийн үйлдвэрийн нийт баланс нь 40 тэрбум төгрөг, үндсэн хөрөнгө нь 14.7 тэрбум төгрөг, нийт өрийн хэмжээ нь 15.4 тэрбум төгрөг, жилийн борлуулалтын орлого нь 33 тэрбум төгрөг байсан юм. Төмөртэй орд ажиллах боломжгүй, учир нь дэд бүтэцгүй буюу эрчим хүч байхгүй, техник хэрэгсэл байхгүй, ажилчдын суудч байхгүй байсан юм. Төмөр толгой орд нь багахан хүчин чадлын цөөн техниктэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. За ингээд сонгон шалгаруулалт тухайн төсөл дээр явуулахад гадны 5 байгууллагатай Монголын QSC компани бол өрсөлдөж энэ хөрөнгө оруулагчаар шалгарсан байдаг.